За, сайн байцгаана уу? Миний анхны бичлэг ингэж өөрөө одоо бичлэг хэлбэрээр хийж байгаа анхны бичлэг. Аа, за тэгээд өөрийгөө ямар тааш танилцуулж байна. Намайг Тэргэл гэдэг. Одоо 16 настай. За тэгээд би энэ YouTube хуудсыг эхлүүлж байгаа шалтгаан маань бол би энэ дээр болохоор топ их сургуулиудад орсон, тэгээд CT-ийн өндөр оноо авсан, одоо ингээд те том амжилт гаргацсан хүмүүсээс яриа аваад, за тэр хүмүүсийн мэдлэг, experience юмнуудыг бичлэгээр та нартайгаа хуваалцаад, за хажуугаар нь өөрийнхөө бас journey-г бичээд тааттай хуваалцаад, яаж бэлдэж байгаа, юу хийж байгаа. За тэгээд тэр маань өөрт маань бас те өргөжлүүлээд хийх мотивашн болж өгөх байх. Тэгээд бөөнөрөө те би сурсан юм хэлээл тэгэл таад те сурхан байвал надаас сурч авал ингээ би бинээсээ суралцах зорилготойгоор энэ төвөц эхлүүлсэн юм аа. За тэгээд шууд бичлэг рүү орцгоё. За өнөөдрийн бичлэгээр Америк гэдэг шүү дээ. За тэгвэл Америк руу яаж аплайдах юм бэ гэдэг талаар ярилцсан. За Америк ер нь бол нэг үндсэн систем ашигладаг, Common App гэдэг. Энэ за бүгд мэдж байгаа бах. Common App. За энэ яадаг вэ гэхээр тэр олон нэг тий Америкч баахан сургууль байгаа шүү дээ. Тэд нар л нэг бүчлэн биш. Чи яг Common App дээр нэг аппликейшн бөглөөл тэдүүсийг тэр сургуулиуд руу өөрөө хамгийн дээдэлтэй 20 сургууль сонгож үлдээ. 20 сургууль сонгоод тэр 20 сургууль руугаа явуулнаа гэсэн үг. За тэгээд эхнээс нь яриа л да. Одоо хүн болгоны dream school бараг Ivy League school-ууд байгаа бох тий. Америк руу зорж байгаа хүмүүс юу ч. За тэгвэл Ivy League-хэн юу хардаг вэ? За би энд ингээд blank page үсгэчихье. За academic success, тэгээд enthusiasm for learning and persistent and hard work, independent thoughts, collaborative and fluency in English. За энэ тавыг хардсан шүү заяа. За энэ тавыг чи юугаар илэрхийлж болох вэ? Гэх юм бол эхлээд transcript and honors. За transcript гэдэг нь болохоор чи дүнгийн үз, Монгол болохоор хувийн яриг ашигладаг. За honors буюу олимпиад, зөвхөн хичээлийн холбогдлолтой олимпиадууд. And enthusiasm for learning гэхээр яг чи сурах хүсэл эрмэлзлээ гаргаж ирэх ёстой. За эдүүсийг ер нь бол supplemental эссенүүдээрээ илэрхийлцдэг. За тэгээд persistent hard work гэсэн шүү дээ. Энэ болонгууд яг багшийн тодорхойлогдох захиа буюу recommendation letters. Яагаад вэ гингүүд чи ямар хүн бэ гэдгийг багшчин том үнэнүүдээр илүү мэднэ тийм үү? За том үнэнүүдээр илүү мэдж байгаа болохоор тэрийг цаасан дээр буулгаад тэр admissions officer руу явуулвал за энэ хүүхэд тэ насан турсан багшийн нүдээр ингэж харагдсан байна гэд өөрийнхөө persistent hard working зан чанараа харуулах боломжтой. За тэгээд independent thought. За хувийн үзэл бодол. Энэ бол амар чухал. Тэ чи өөрийн гэсэн хувийн үзэл бодолтой авах хэрэгтэй. За би бол ингэж боддог. Би ийм юм хийн гэдэг яг statement маягаар. Энийг болохоор PSB personal statement дээрээ гаргаж өгөх хэрэгтэй. 650 хүүхдээ хийсэ. Энэ бараг чиний аппликейшны 10-аас 30%-ийг эзлэн сургуулиудсан хамаарат. За MIT бол эсээ нэг хардггүй. Тийм болохоор нэг 10% ч юм уу. Гэтэл хардггүй хэд 10% бас их хөхгүй. За тэгээд Harvard тэ prestigious Harvard бол бараг 30% шүү. Personal statement бол. За тэгээд collaborative гэхээр яг хамтарч ажиллаж чаддаг чи хэр тэг community гэрээ хамтардаг, хэр нээлттэй, хэр open minded хүн бэ гэдгийг бас хардаг. Энэ болохоор easy, extra curriculars. Хичээлээс гадуур үйл ажиллагаа юу ч хийж болно. Гэхдээ энийг ер нь бол community work, volunteer and internship гэдэг ер нь ангилчин. За тэгээд research, publish энэ хийгээд хуваагдаа явчихна. Эднэр бүгд ер нь бол чиний EC-г илүү strengthen хийгээд явчихна. За тэгээд
fluency in English, SAT, IELTS, ACT, TOEFL гэдэргээд бүгд ер нь бол чиний English proficiency-г хардаг, бишээ, шалгадаг. За тэгээд эдүүсээр англи төвшнгөө тодорхойлоод явуулт юм аа. Хизээ хэлэх гэж болд юм бэ? Окей. Энэ бол ийм 4 сонголтууд өгөхгүй. Дахиад blank page. Early action, restrictive early action, early decision, тэгээд regular decision. За, early action гэдэг нь бол монголчин эртч өргөдөл. За, энэ болонгууд ерөн сургуулиуд самараад November 1st or November 15th 11 сарын 1 or 11 сарын 15. За, яваад early action яах вэ гэхээр хэдэн сургууль руу явуулж болно. За, тэгээд accepted боллоо гингүүд чи non binding буюу заавал орох шаардлагагүй заяа чи. За, тэгээд restrictive early action тэгэхээр яг юугаар ялгаатай гингүүд чи нэг л сургууль руу явуулна. Only one. За, тэгээд гэхдээ бас заавал орох ёсгүй заяа. Тэр сургууль ч юм accept хийх юм бол чи заавал тэр сургууль руу орох ёсгүй. Дараах нь early decision. Энэ болонгууд чи нэг л сургууль руу явуулна. За, тэгээд accept болох юм бол за бараг л гарын үсэг зураагүй гэрээ гэдэг шиг заавал орох ёстой заяа. За, үнэхээр санхүүгийн асуудал ч өрөхгүй эсвэл үнэхээр боломжгүй бол мэйл бичээд буцааж болдог. Гэхдээ ер нь л яг хамгийн зорж байгаа сургууль руу ED-гээр явуултыг. Окей. Then the regular decision яг нөгөө common app өрн сургууль руугаа regular decision-ээр явуулаад хариуны 3 сарын дундуур 4 сарын тэгээд 5-ын хойно 4 сарын хойгуур л гардыг. За, ингэж явуулдаг шүү зэ. Окей. Тэнгүүт сая нэг 5 чухал юм хэлсэн шүү дээ. Тэр 5-ыг яг наривчж тайлбарлая л да. За, person statement. За, хэлсэн те 650 хүүхтэй. Энэ бол ер нь бол чи өөрийнхөө quality, өөрийнхөө good traits, тэ өөрийнхөө туссан challenge чи ер нь ямар хүн бэ гэдгийг ер нь person statement дээр харуулах ёстой. За, тэгээд supplement list-ийн араас нь орж ирж байгаа. Нэг 100-аас 250 хүүхтэй байдаг. Тэгээд ер нь бол supplement list-ийг нийлэх юм бол нэг нийтдээ 10-аас 15 эсэ бичих хэд болдیں۔ Тэгээд 10-аас 15 эсэ бичих юм бол нөгөө prompt-ууд нь дандаа тааруулаад явуулаад идэг. Ер нь холдлоо гэхэд нэг бүсрээл 15 бичтэй. За, тэгээд SAT бол мэдээж ойлгомжтой. Модуль 1 2 adaptive system-ээр явдаг. Reading, writing чамд ер нь бол 1600-аас 400 бэлгэлждэг. Тэгэхээр чи нэг 1500-аас дээш авчихад ер нь бол том их сургуулиуд окей нэг босгод авчлаа гэж үздэг. IELTS бол нэг SAT шиг наривчлалгүй ч гэсэн IELTS нэг 7.5-аас дээш байгаа том сургуулиуд бол үзчихдэг. За, тэгээд recommendation letter-ыг болонгууд student counselor. За, тэгээд чи дурын 2 хичээлийн багш. За, энэ 3 ингээд mandatory заяа. Заавал байх ёстой 3. За, тэгээд нэмэлтээр нэг багш байж болно. Эсвэл тэгээд optional-оор чи ер нь хинээрч бичүүлж болно доо. Найз багш байж болно. Эсвэл одоо сургалтынхаа багш байж болно. Захирлаараа байж болно. За, тэгээд honors, transcript and honors гэсэн шүү дээ. За, GPA ч юм бол үн transcript дээр ч байгаа. Монголд уг нэг 98-аас 100 хахад 4 байгаад байдаг санагдаж байна. За, тэгээд honors бол уг зөвхөн хичээлтэй хамааралтай олимпиадын амжилтууд. Окей. За, тэгэнгүүт ийм байдیں۔ Common data set. За, энэ яах вэ гингүүт одоо жишээлбэл чи Google ороод common data set гэх юм бол одоо жишээ нь Cornell зэ. Cornell-ийн common data set гэж орох юм бол нэг ингээ линк гарч ирээл дараа л хэдэн оныхын гэдгийг сонгоод оронгоч хамт ингээ 50 дуудастай ингээд файл гараад энэ. За, доошоо гуулангууд нэг ийм байгаа. За, эндээс харах юм бол very important, important, considered, not considered гэдэг байгаа. За, энэ дээр ер нь бол чиний application-ы юуг үнэлэх вэ, юуг хамгийн их үнэлж, юуг нээх тоохгүй вэ гэдэг нь харагдана. Very important нүгийн хамгийн чухал. Тэнгүүд одоо чинь Cornell дээр чиний эссе чинь бол хамгийн чухал нууц. Тэгээ recommendation letter чухал байна. EC-нүүд үнэхээр чухал байна. Character, personal qualities чухал байна. Тэгээд rigor
тэр чинь чухал байна. За тэнгуут яг not considered гингүүт яг religious шашин орохгүй гэж юм. Considered гэдэг дээр нь за ярилцлага бол ярилцлага чинь баг нэг considered лөөдөг гэж юм. Alumni, first generation, state residency гэдэг нь бол considered байт юм байна. За ер нь бол нэг brief introductory юм байна зэ. За тэгээд нэг Америк руу applied маар байгаа үед нэг за хамгийн наадталтаа мэдчих хэвээр мэдлгүүд энэ байна да. Brief introductory гэдэг байгаа шүү дээ. За судлаад байх юм бол илүү их юм байгаа. Тэгээд бүр нарийн ямарч болно. Гэтэ яг хамаагүй минь базаад ярих юм бол нэг иймэрхүү юм болдог гэж би боддог. My opinion. За ийм байна. Камер руу гараад өөрийгөө араа ярих чинь бас эвгүй юм байна. Окей. Энэ туршаад ч яах вэ? Бичлэгээ дуусгая. Таалагдсан бол лайк. Жохон ихний бичлэг жоохон awkward байж магадгүй. Туршлагагүй байж магадгүй. Гэхдээ сайжраад явна. Би одоо 11-т орно. Ингээд надад хахад 2 жил байна. Actually 1 жил. Тийш 11-т applied нэхэр actually биш 12-ийнхоо намархаар actually ганц жил юм уу? Okay, year and a half. За тэгээд гой бичлүүд удахгүй орно. Би нөгөө цоги цаймаа мундаг хүмүүстэй хийхээр ботсон байгаа. Oxford-ийн graduate байгаа. UC Berkeley-ийн admit байгаа. MIT-ийн admit байгаа. Ингээд гоё хүмүүс байгаа. Хүлээж агаарай. За тэгээд ийм байна да. Цаг алдахгүй контент үзэхэд бол юу их вэ гэхээр Academy plug page гаргадаг. Subscribe. За тэгээд ард нэг ингээд хонх байдیں۔ Bell байдیں۔ Зэ. Тэрийг ингээд дуурахаар явах юм бол чамд notification очно гэсэн. За дараа нь ингээд одоо plug page бэлчих. Ингээд лайк баа зэ. Таалагдсан юм бол лайк даар. Таалагдахгүй бол дарчихгүй дөө юу л унав гэжтэй чааваас. За нэг тийм байна да. Окей. Баярлаа. Thank you. Arigatou gozaimasu. Дараагийн бичлэгээр уулзъя. Alright. Bye guys.